Бүгдд эзний өдрийн мэндийг хүргье. Тэгээд өнөөдөр маш чухал Библийн үннийг бүгдээрээ суралцсан. Тэгээд итгэлийн амьдралд маш хэрэгтэй үнэн гэж үнэхээр гоё. Би бол их баяртай гоё хамтрах гэж байгаа. Тэгээд өнөөдөр пастрын түрүүний залбирал дотор яг тэр үндсэн яг тэр амин яваад байна. Яг ингээд амьдрал хэцүү энэ амьдрал дунд ачааг үүрэх гэдэг энэ яг энэ амьдралын өдөр тутмын амьдралд маш хэрэгтэй зүйлс байгаа. За тэгээд номлын сэдэв бол үннээс төрөх 3 мэдрэмж. Үннээс төрөх 3 мэдрэмж. За тэгээ бүгд хамтдаа бичээс хэсгээ уншъя. За 1-2-3. Есүс зам үнэн ам бол би байгаа юм. Хинч надаар дамжилгүйгээр эцэгт хүрэхгүй. Амен. Иохан 14:6 байгаа. За мэдрэмжийн талаар бүгдээ хамтдаа маш чухал зүйлсийг өнөөдөр Библийн өнцгөр харах гэж байгаа. Тэгэхээр мэдрэмж гэдэг энэ зүйл бол бидний өдөр тутмын амьдралд бүр ингээд маш том нөлөө үзүүлж яваад байгаа. Одоо энэ нийгэм дунд тэгээд мэдрэмжийн талаар бид нар маш зөв ойлголттой байхгүй бол ерөөсөө яг амьдрал тэр чигээрээ докторгүй, савлгаатай өдөр болгон мэдрэмжийг дагаад ерөөсөө амьдрал янз болж байгаа. Ингээд бид нар бүр байнга мэдэрч байгаа тий. Тэгээ уг нь бол мэдрэмж гэдэг энэ зүйл бол Бурхны бүтээлийн нэг хэсэг. Бурхан бас өөрөө мэдрэмжтэй. Тэр утгаараа бол уг нь яг ингээд нэн сайхан гэдэг зүйлд орж байгаа. Гэхдээ гим нүглээс болоод бидний сул дорой байдлаас болоод мэдрэмж гэдэг зүйл буруугаар аюултайгаар дандаа оршоод байгаа байхгүй. Тэгэхээр мэдрэмжийн талаар зөв ойлголттой байхгүй бол түрүүсээр бид мэдрэмжиндээ захирагдаад, мэдрэмжиндээ бүр боолчлогдоод тэгснэ мэдрэмжиндээ бүр хууртагдаад тэгээд бүр мэдрэмжээсээ бүр айгаад травматай болоод тэгээд тэр мэдрэмж яаж өөрчлөгднүүд тэрийг дагаад ингээд өдөр бүр ингээд докторгүй янз бүр нэг өдөр сайхан нэг гоё юм болоод сүнслэг нэг гоё юм болоод нэг бурхан ивэл өрөөл болоод тэрний бурханы ивэл өрөөл тэр нэг өдөр тутмын нэг маш ховор болдог ч гэсэн нэг зүйлээс сайн зүйл болонгууд нь тэрний араас л нэг гоё мэдрэмж орох хэрэгтэй юм шиг. Тэрнээс биш сайн зүйл болохгүй зүгээр л энгийн өдрүүд байх юм бол нэг гоё мэдрэмж байхгүй. Тэгснээ нэг өдөр сайхан байснаа нэг өдөр их тийм санаа зовлттой, нэг өдөр амар тайван байснаа нэг өдөр бөөн уур хилэнтэй ингээд нэг юм савлгаан донд яваад байгаа итгэгч хүний амьдрал хүртэл. Тийм учраас одоо барыг тийм сүнслэг бус тийм сул дорой итгэгч биш хүмүүстэй яг адилхан тийм нэг юм зүгээр хамхуур шиг өрнөд байгаа. Тийм учраас мэдрэмжийн талаар бид нар маш зөв ойлголттой байх хэрэгтэй байгаа. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ хамтдаа үнэн гэдэг энэ зүйлээс Бурханаас гэсэн үг, Бурханаас ирдэг, үннээс ирдэг 3 чухал үнэнтэй хамааралтай 3 чухал мэдрэмжийг бүгдээрээ үзнэ. Гэхдээ тэрнээс наана энэхүү мэдрэмж гэдэг байгаа зүйл нь яг сэтгэл судлалын зүгээсээ яг яаж өнөд байгааг бүгдээрээ маш тодорхой харна. Яг сэтгэл судлалын шинжлэх ухааных нүүднээс. Тэгэхээр 1-р Тесалоник 5:23 дээр ингэж байгаа байхгүй. Амар амгалангийн бурхан өөрөө та нарыг бүрэн ариусгах тугаа гэж байгаа. Тэр хүний бүрэн бүтэн байдал гэж ярихаа дараах 3 зүйл яригддаг. Сэтгэл судлалч гэсэн энийг харин Библи ч гэсэн энийг харин. 1-р хүн сүнстэй хамгийн цөмд байдаг бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн нөгөө мөнхөд орших тэр зүйл нь болохоор сүнс. Гим нүглээс болоод хүн төрлөختөн хүн бүр төрөختөө Адамын гим нүгэл буюу анхдагч original sin буюу анхдагч гим нүгэлтэй төрдөг учраас итгэгч биш хүмүүсийн хувьд төрж байгаа хүүхэд болгоно энэ сүнс нь үхмэл төрж байгаа. Сүнслэг зүйлд ямар ч хариу үзүүлэх реакц байхгүй, эрхчлээгүй үхмэл төрж байгаа. Харин сэтгэл бие гэдэг энэ хоёр талбар дээр л яг итгэвтэй хүн ингээд амьдардаг гэсэн хүн төрлөختөн. Тэгээ итгэгч хүний хувьд болохоор энэ гуруула итгэвтэй байгаа. Харин итгэгч биш хүмүүсийн хувьд хүн төрлөختний хувьд төрхөөсөө ахуулаад итгэгч болохгүй бол энэ хоёр талбар дээр хамаг юм нөрнж байгаа. Тэр утгаараа нөгөө мэдрэмж гэдэг байгаа зүйл нь одоо түрүү ярьсантай ингээ өдөр болгоо ингээ гараад их нэг юмнаас болоод мэдрэмж орж ирэл мэдрэмжээсээ болоод үйлдэл гаргаал ингээл нэг юм туугдж явж байгаа нөхцөл байдал болсон явдал мэдрэмжээсээ болоод туугдж яваа энэ нэг сэтгэл судлал мэдрэмж гэдэг байгаа энэ зүйл нь яг энэ хоёр талбар дээр өрнөд байгаа байхгүй. Би сэтгэл гэдэг хоёр талбар дээр шинжлэх ухаан сэтгэл судлалын шинжлэх ухаан хүртэл сүнслэг имийг судлах боломжгүй учраас шинжлэх ухаан яг энэ хоёр талбар дээр л өрнөж байгаагаар тайлбарлагдаж байгаа гэсэн. Тэгээд итгэгч хүний хувьд сүнслэг зүйл нь сүнс нь ам орцсон дахин төрөөд ам орцсон хэдий ч хэрвээ сүнсээрээ явахгүй бол өнөөдөр үзэж байгаа үннээр явахгүй бол
яг адилхан. Яг одоо үзэж байгаа энэ 7 шатлалтайгаар ерөөсө бүх юм өрнөнө гэсэн. Тэгээ бүгдээр хамтдаа яг энэ шинжлэх ухааныхан сэтгэл судлалын шинжлэх ухааныхан үүднээс мэдрэмж яаж бий болгоод байгаа цөмөр харъя зэ. Яг энэ дунд сүнсээр дахин төрсөн хүн сүнслэг тэр үнэн гэдэг зүйл орж ижил мэдрэмжийг бид нар удирдах байгаа байхгүй юу? Мэдрэмжийг удирдах болно. Тэр утгаа гой зүйл болоогүй байхад хүртэл гой мэдрэмжийг итгэгч нар мэдрэх боломжтой. Тэр үннээр сүнсээр гэдэг тэр зүйл нь бид 3 дахь талбар нь бодиттой болсон учраас тэр утгаа бүр муухай зүйл болоход хүртэл үнэн гэдэг энэ талбар сүнс гэдэг талбар нь энэ 7 шатлалын дунд ороод ирчихээр шууд муухай байдал дотор хүртэл гоё мэдрэх боломжтой. Тэр утгаараа зовлонтойдоо хүртэл баярлдаг гэдэг нэг юм сони юм яриад байдаг тийм. Тийм учраас итгэгчдийн үед боломжтой байдаг байхгүй. Тийм учраас гоё зүйл болохоор нь гоё байдаг, муухай үед муухай л мэдрэх ёстой гэдэг нь бидэрт ямар ч хамаарлаа гэсэн. Уг нь бол гэхдээ одоо цөмөрөө яг энэ өнөөдрийн энэ гоё зүйлийг яг энтэй хамааралтайгаар өөрсдөө нааж ойлгож хэрэгжүүлэх үед л мэдрэмжээрээ өдөрдуулахгүй мэдрэмжийг бид нар өдөрдөж болно гэсэн. За тэгэхээр энэ 7 ийм юу байгаа байхгүй юу? 7 шинжлэх ухааных нь бүрийн тархин дотор болдог энэ яг хамааралтай тархинуудын хүртэл нэршлэн байгаа. Тэгэхээр 7 нэг ийм үе шат болоод байгаа. Хамгийн эхлээд түрүү хэлсэнтэй сүнслэг ямар ч юм энд одоохондоо байхгүй. Итгэгч нарын хувьд бол гарч ирнэ тийм төсөлд нь ярина. Тэгэхээр би сэтгэл гэдэг энэ хоёр тал би ихээр нөгөө бидний 5 мэдрэхүү тийм тэгээд сэтгэл гэж ярихаар дотор нь хамаг юм яригдэн шүү дээ. Сэтгэл, хөдлөл, хүсэл тэгээ одоо ингээл үзэл, бодол ингээл бүх юм яригдана гэсэн. Сэтгэл гэдэг дотор нь. Тэгэхээр энэ хоёр талбар энэ хоёр хөдөлгүүрээр л дараах 7 ажиллагаанд орж байгаа. За эхний 4 одоо шат нь маш хурдтай өрнөн заяг 70 ухамсарт болдог. Бид нар баг өрнөж байгааг ч анзаарахгүй маш хурдтай өрнөн. Сүүлийн 3 шат нь болохоор юу гэхээр яг ухамсартайгаар биднээс хамаарж байгаа. Гэхдээ эхний 4-ийг нь бүгдээр харъя. Сэтгэл хөдлөл оюун ухаан гэдэг нэг юм хоёр талбар. Бүр ингээд тархиных нь лимбик систем, лимбик гэдэг ийм сэтгэл хөдлөлийн тархины хэсэг ажиллаж байна. Дараачих нь болохоор frontal lobe гэдэг энэ урд талд байдаг ийм дэлбэр шиг тархи байгаа байхгүй. Энэ оюун ухаан логикийн. Энэ хоёр нь хоёулаа ингээд энэ мэдрэмжтэй хамааралтай ингээд яг ингээд дис дараагаар ажиллаж идэг. Гэхдээ эхлээд хамгийн цөмд 70 ухамсарт болж байгаа зүйл нь эхлэхдээ яаж эхэлж байгаа гэхээр хамгийн эхлээд заяа. Эхлээд биш дээ шууд хүн нөгөө биеийнхаа 5 мэдрхүүгээр нүд харах, үнэрлэх, амтлах, сонсох, ингээд хүртэх гэдэг энэ 5 мэдрхүүгээ эхлээд хамгийн ихнийх нь үйл нь юу гэхээр мэдээлэл орж ирнэ. Одоо жишээ нь ингээд годомжаар явж исэн чинь нэг нохоо гүгээд ирлээ. Тэр нохоог би гүүж ирж байгаа ихлээр нүдэрээ харна заяа. Нүд маань эхлээд тэр нохоо гүүж ирж байгаа мэдээлэл хэлж тархинд орж байгаа байхгүй. Энийг цөмөрөө маш сайн ингээд ойлгуул бид нар цөмөр дундаас нь барьж авах гэдэг байхгүй. Тэр мэдрэмжийн загтахгүй байх боломж. За нэгдүгээр жишээ, хоёрдугаар бас ингэж болно. Ингээд зүгээр ажиллаж исэн чинь ажлын газрын нэг хэдэн хүмүүс танд ингээд нэг үг хэллээ, үг ярьлаа. Чихээрээс тэр үгийг сонслоо. За ингээд тэр чихээр орж иж байгаа мэдээлэл нүдэнд харагдаж байгаад нохоо гүйж ирж байгаа мэдээлэл. За энэ мэдээлэл эхлээд ингээд ороод тэгээд нөгөө нэг нуус чөмгөөрөө ингээд цаашаага хоёрдугаар шат нь хаашаа очдөг вэ гэхээр тархины одоо энэ таламус, sensory cortex гэдэг нэг юм нэршлийн ямар ч хэлээлээ. Энэ дотор байгаа нэг бүр цөмд байгаа нэг тархины тэр хэсэг дээр мэдээлэл очиж байгаа байхгүй юу? Тэр мэдээлэл очингууд нь тархины яг тэр хэсэг тухайн мэдээллийг орчуулна зэ. Шууд нохоо ирж байгаа харангуутлаа шууд яах вэ гэхээр шууд мэдээлэл тархины тэр нэг таламус, sensory cortex гэдэг байгаа хэсэг нь яадаг вэ гэхээр шууд аюултай юм биш үү? Аюул гэдэг нэг иймэрхүү мэдээлэл шууд нохоо ирж ийн аюул гэж шууд цаашаага маш хурдтай болдог процесс. Шууд тарих орчуулга хийнэ гэсэн. Тэгэхээр энэ хоёр дахь шатн дээр итгэгч нарын хувьд нөгөө үнэн сүнслэг зүйл энд орж иж болж байгаа. Эхнийх нь оролцоо. За тэгээд харлаа гэсэн түрүү бас хоёр дахь жишээг зэрэг яриад яваа. За нэг ажилчдаар ингээд чихээр маань ингээд үг орж ирсэн. Хоёр дахь шатны үг тэр үгийг шууд орчуулна. Ингээд сонссон чинь намайг магтаж байгаа үг вэ? Магтаалын үг юм байна. Худлаа явж магадгүй харсан чинь магтаж байгаа хэлбэр нь хүртэл яг үннээсээ магтаж байна. Тэгвэл яг үннээрээ юм байна. Яг жинхэнэсээ энэ хүн намайг магтаж чинь гэдгийг хоёр дахь шатн шууд ингээд мэдэрсэн мэдрэмжээрээ тарих шууд орчуулна гэсэн үг. Нэг мэдээлэл болгож байгаа. Мэдээлэл шууд орчуулчихна гэсэн үг. За тэгээ гурав дахь шатны яаж байгаа гэхээр энэ мэдээлэл дээр сэтгэл хөдлөл шууд реакцлан заяа. Сэтгэл хөдлөл шууд реакцлж байгаа. Нохоо гүйж ирж байгаа харлаа. Аюултай юм биш үү? Аюул юм байна штэ. Аюул гэдэг нэг шууд тайлд орж илээ тэнгуут нь сэтгэл хөдлөл шууд яах вэ гэхээр айдас гэдэг сэтгэл хөдлөл шууд бий болчихно гэсэн. Шууд айдсыг бий болгоно.
А нөгөө талдаа нөгөө хүмүүс чинь ингээ магтчихин. А нөгөөг сонсон чинь магтаал байна. Тэнгүүт нэг баяр хөөр гэдэг мэдрэмжийг болгочихно гэсэн. Хоёр дахь нь сэтгэл хөдлөл маш хурдцтай. За тэгэнгүүт энэ 3 дахь шат нь. За 4 дахь шат нь юу гэхээр сэтгэл хөдлөл реакцлахаас гадна би бас шууд реакцлж байгаа байхгүй юу? Шинжилгээ ухааныхаа үүднээс. Ногоо дайрж ийн аюул айдас гэдэг сэтгэл хөдлөлийг мэдрүүлээд ихснээр би шууд яаж байгаа гэхээр зүрх хурдтай зохилоод адреналин ихсээд тэгээд шууд зүхтаах уу эсвэл чулуу аваад дайрах уу эсвэл яг ойрлох уу гэдэг ийм шууд нөгөө нэг энэ биеийн шууд цаанаасаа гормонуудаа ялгуулад эхэлж байгаа. Баярлалаа. Ялгуулад эхэлнэ. За тэгсэндээ нөгөө 3 дахь тал дээр тий сонслоо гоё байна баяр хөөр төрөл араас нь шууд яг гэхээр нөгөө биеийн инерсиглээл их дулааныг мэдрээл ингээд шууд биеийн хүртэл шууд реактлж байгаа байхгүй. За энэ хүртэл ирэхэд бол маш хурдтай болно гэсэн үг. Тэгээд та нараа анзаарч явуулна шүү дээ. Яг энэ ихний 4 шат манусын амьдрал ерөөсөө манус захирах ямар ч боломжгүй. Ингээл харлаа нэг муухай харлаа гэл ингээл цаашаа шууд ингээд нэг юм өөрчлөж реакц юм болно гэсэн. Амьдрал уцаар ярьсан чинь ээж тэгж ийн гинэнгүүт гэл тэгээд нэг чихээрээ сонслоо. Эсвэл нэг юм daарлаа. Тэгэл тэндээсээ шууд ингээд реакцлж байна гэсэн. Одоо яг энэ чинь хаашаа мэдрэмж явах гэдэг байхгүй. Тэгэхээр ингээд бид нар өдөртөх боломжгүй байнгын нэг ийм одоо эргэлт болж байна гэсэн. За энэ 4 дахь шат хүртэл асар хурдцтай болж байгаа энэ далд ухамсарт. Тэгснээр 5 дахьаасаа яаж байгаа гэхээр та нарах юм бол энэ эхний 4 шатн дээр 2 дугаарх энэ дээр тархинд орчуулга гэдэг энэ тархинд тухайн зүйлийг дүгнэх гэдэг энэ зүйл дээр итгэж хүмүүсийн хувьд маш чухал нэг зүйлийг анзаарж байгаа зэ. За хоёр дахь нь юу гэхээр би сэтгэл хөдлөлд айдас бий боллоо зүрх хурдтай цохилоод ирлээ тэрийгээс оюун ухаан эрүүл ухаанаараа мэдрэнгүүтлээ би айж юм гэдэг шууд тэр нэг одоо яг энэ мэдрэмж нь байгаа байхгүй энэ мэдрэмж яг энэ төвшөнд нөгөө яг энэ 5 дахь шатн дээр хүмүүс өнөөдөр надад тийм мэдрэмж төрж ийн өнөөдөр би их мунхтай байлаа гэдэг шууд 5 дахьаасаа хэлж байгаа юм шиг гэтэл цаана асар хурдтай юм болж байна гэсэн үг энэ гаднаас шууд орж ирж байгаа тэгэхээр хоёр дээрээ бид нар ямар нэг михгүй шууд мэдрэмжийг хүлээж авна гэсэн үг шууд өнөөдөр өстө амар өдөр байлаа тий өнөөдөр өстө ямар ч онцгүй сонирхолтой өдөр байлаа өнөөдөр амар тий санаа зовлоо тий өнөөдөр өстө баяр хөөртэй байлаа баяр хөөргийг би мэдрэлээ мэдрэмж яриад байгаа байхгүй тэгээ энэ зүйл нь 5 дахь шатанд байж байгаа гэхээр шууд оюун ухаан шууд тухайн мэдрэмжийг би ийм зүйл мэдэрж ийн гэдгээ шууд ойлгоод шууд ингээд дүгнэлт хийчихнэ гэсэн шууд ойлгоод түрүүнтэй нөгөө нэг гой магтуулсан чинь би баяр хөөртэй байна би үн цэнэ мэдэрж ийн гэдэг мэдрэмжээ яа гэсэн хүмүүс магтсан учраас за тэгээд 6 дахь шат нь юу гэхээр энэ 6 дахь шатн дээр 2 дахь ариун сүнс итгэж хүмүүсийн энд 2 дахь мэдрэмжийг өөрчлөх боломж энд орж ирж байгаа байхгүй 2 дугаар шат 6 дахь шат юу гэхээр сэтгэл хөдлөл айдсыг мэдэрлээ тэгснэ биеийн хүртэл ингээд сандраал айгаал чичрээд иглээ тэгэнгүүтээ яг энэ байдалтайгаараа нөгөө нохоогоо харсан чинь нөгөө нохоо чинь үргэлжлүүлээд гүгээд ирж байна. Тэг үнэхээр цаашаа тэр айдстай мэдрэмжтэйгээрээ тухайн нөхцөл байдлыг үргэлжлүүлэн бодож байгаа байхгүй. Үргэлжлүүлэн дүүнсэн чинь нөгөө аль хэзээ сэтгэл хөдлөлтөөгөөрөө дүүнсэн чинь нөгөө зүйл чинь үнэхээр гэж орилол ингээд дахиад ирж явах юм бол бодол өрнөөд шууд дүгнээд хүсэл төрөөл би амьд гармаар би хазууламааргүй байна гэдэг цаашаага зүхтай гэдэг шийдвэр гаргана гэсэн. Тэгээд 5 дахь 7 дахь шууд үйл гарна гэсэн. Нохоноос айдаг гэдэг зантай хүн болно гэсэн. Энэ хүн нохоноос айд зүхтдаг гэдэг хүн болно гэсэн. Гэх мэт та нар ингээд өөр ямар ч мэдрэмжээ тавьж байгаад 5 дээр тавьж байгаад эхнээс нь ингээд харах юм бол яг энэ шатал яваад байгаа байхгүй. Яг шинжилгээ ухааных нь шатал байгаа даа. Түрүүнийхтэй те нөгөө магтаал бие хариулт те баяр хөөргийг мэдэрлээ тэгснэ биеийн хөдөлгөөний инээс тэр бол нэг дотн мэдрэмж төрж ийн гэсэн 5 дээрээ шууд тэрийг шууд хүлэмжчээд би өнөөдөр их гоё баяр хөөртэй байна гоё байна гэдгээ мэдэрэн тэнгуут яг баяр хөөртэйгээр цааш нь үргэлжлүүлээд энэ хүмүүс чинь дайггүй хүмүүс байх шүү манай ажлын газрын хүмүүс гэж шууд бодоол тэгснэ шууд дүгнэлт хийгээд тэгснэ хүсэл төрнө за энэ хүмүүс дээр нь дотн харилцаа бас хариуд нь дахиад баяр намайг урамшуулсан баярлаа гэж хэлчихдэм билүү за тэгээ шийдвэр гарангуутлаа 7 дээрээ намайг урамшуулсан баярлаа гэж хэлнэ гэсэн үг байхгүй. Тэгээд нэг юм баярлаа гэж хэлж чаддаг хүн гэдэг зан төлөвч юм уу иймэрхүү. Та анзаарах юм бол яг энэ маш чухал ингэ явж байгаа. Тэгээд Петрийн за цаг гайг байгаа юм. Петрийн нэг усан дээр алхсан дээр энэ бүр маш тодорхой харагдаад байгаа байхгүй. Би ишлэн байхгүй. Матай 14-ийн 30 дээр харах юм бол яг 30 гэдэг энэ ганц ишлэл дээр яг энэ шатлал нь шууд байгаа юм. За эхлээд яаж явах ингэж байгаа.
Петрийн нүд биш шүү дээ. За эхлээд Петр ингээд хамтдаа усан дээр алхаж байгаа процессыг бид нар мэдж байгаа шүү дээ. Шүн дунд шуурган дунд тэндээс нэг сүнсчих хүн ирж ийла тэгсэн чи сүнс байж та юу байж та хий үзэглээ нэг айжсэн чи Есүс тэндээс би байна эзэн чинь байна гэсэн тийм үү эзэн та хэрэг мөн болвол намайг өөрлөгөө хүрээдэр гэж дуудаач гэсэн чи хүрээдэр тэгээ Есүс Петр хөлөө гаргаад зарим дээрээс хөлөө нэг хөлөө аваад тавьсан чинь алхаа шууд алхачтэй шууд ингээд хатуу мэдрэгдээл хоёр хөлөө дээрсэн чи яг усан дээр алхаж байгаа байхгүй юу болж чинь ямар гоё юм бэ 3 гал яг усан дээр алхсан яг хүн гэж ярил яг Петр байхгүй яг түүхэндээ Есүс ч гэсэн хүн байсан. Гэтэ яг хоёр хүн гэдгээр бол хоёр хүн гэж хэлж болохоор юм байна те. Яг цэвэр хүн гэх юм бол Петр байна. Ямар ч үсэн эхэндээ ингэж алхаж явж ийсэн аа дараагаар нь яг эндээс одоо энэ мэдрэмжийн яг одоо энэ 7 шатлал өрнөд байгаа байхгүй. Тэрийг харах юм бол ингэж байгаа. Петр эхлээд Есүсийг хараад сонсоод тэгээ хараад тэгээд ингэ явж ийсэн аа. Жохон та нар ингэ бүр яг төсөөлөрөө зөө яг Петрийн Библиэлд байгаа энэ шатлал шүү дээ. Яг энэ 7-ныхын шилдэг байгааныхын шатлал нь. Яг Петрийг ингээ харж Есүсийг хараад явж байхдаа алхаж ин гайхамшиг болж ямар гоё юм бэ гэж дотор нь өстө нэрээ юр бус юм болж байгаа зөө. Хоёр дахь усан дээр алхсан баг бурхан шиг. Тэгээ явж ийсэн жоохон хажуу дишээгээд нүдээ ингээд хөлгөө харсан чинь тэндээс нүд нь эхнийхэн шат байгаа байхгүй. Эхнийхэн шат нь 5 м хүн нүд гэдэг зүйл нь шууд салхи далаан давалгааг хараад эхэлчихэж байгаа. Энэ нүдээр нь далаан давалгаалж чи ус нөгөө насаараа загасчилсан Галилийн аимшигтай тэр Галил нүүн бүр аимшигтай ингээд яг хонгор хэсэг байхгүй. Тэнгүүтээ хідэн уулын голоор ингээд намуухан байж ирснээр хэдхэн минутын дотор шууд ингээд далайн шуур болчдөг. Ингээд тал талаасаа ингээд салхи орж ирээд шууд ингээд далайн давлгааг амар хурдан гинтээр бий болгодог тийм газар зүүн онцлог байгаа байхгүй. Тэр бүр Галил нуур далайн давлгаа болох юм бол аимшигтай аюултай гэдгийг бид нар маш сайн мэдж байгаа. Тэр нүдэрээ харсан далайн давлгаа болж тэнгүүтээ далайн давлгаа болж байгаа гэдэг мэдээлэл нь нүдэр нь оронгуудлаа нөгөө нэг таламус сенсори кортекс гэдэг дээр шууд орчуулах хэрэгтэй юу гэж орчуулж байгаа гэхээр Петр аюул гэж орчуулж байна. Тэр нугасаа үнэн шүү дээ тий. Яг тэр насаараа яасан тэр нугасаа бодиттой. Тэгэхээр хажууд нь 2 3 алхахад арай өөр үнэн байсан тий. Тэрний харсан нүдэр нь орж иж байгаа тэр нэг мэдрэмж нь аюул боллоо гэдэг шууд мэдээлэл орж ирэнгүүтээ 2 дугаар 3 дугаарт нь яаж байгаа гэхээр сэтгэл хөдлөл нь шууд автоматар шууд айцыг төрүүлчих шууд. Яана айц гэл. Тэнгүүд нь биеийн хариу үйлдэл нь яг гэхээр шууд живж эхэлж байгаа. Миний бодлоо яг ингээ харсан чи яг энд нэг сонирм. Яаж усан дээр алхсан, яаж тэгснэ живж байгаа нэг энэ дунд нэг юм юр бусын физикийн хуулийг ингээд хязгаарыг даваад алхаж ийсэн эргээд физикийн хуулиндаа захирагдаад живж эхэлсэн тэр зүйл нь яг гэдэг сэтгэл зүйн нэг юм болоод байгаа анзаардаг байхгүй. Цааш нь бас өглөө цөмөрөө судалж болно. Ямар ч үсэн гэсэн шууд биеийнх нь хариу үйлдэл яг гэхээр шууд бие нь шууд тэр үнэнд захирагдаа шууд доошоогоо шууд живж эхэлж байгаа. Тэнгүүтээ шууд 5 дугаар шат нь яаж байгаа гэхээр би шууд айж байгаа. Би надад айдас мэдрэгдэж чинь би сул дорой гэдгээ шууд живж явж байхдаа мэдэрнэ гэсэн Петр шууд. Ямар аймаар юм бэ? Тэгээд сул доройгоо мэдээд би өстэй юу болж ийн юу өөрийгөө уусан дээр ямар аймаар юм бэ гэдэг хоромхон зур болж байгаа. Тэгсээ тэрийнхээ араас нь юу гэхээр 6 дугаар шатн дээрээ шууд бодол нь өрнөөд би бол сул дорой хүн. Одоо яг үхэл нүүрт болж ийн. Фактууд орж иж байгаа. Нөгөө нэг уг тэр фактаас өөр явж исэн. Тэгэхдээ тэр харсан харцаас ингээд би бол сул дорой би үхэл надтай нүүрт туллаа. Тэгэнгүүтээ хүсэл би амьд гармаар байна. Тэм учраас аврал ирье гэж шийдвэр гаргаад тэгээд 7 дугаарт нь энэ ишлэл дээрээ эзээ намайг авраач гэж орилж байгаа байхгүй. Тэгээд амаараа шууд үйлдэл гаргачихж байна гэсэн. Өмнө намайг та усан дээгүүр алхуулаач би тантай адилхан наад юм руу асуудал руу ч оръё те хамт би гайхамшиг хийгээд ярьж та сүл дээр намайг авраач гэдэг нэг юм өөрчлөлт болчихж байгаа байхгүй. Тэгээд ингээд хүргэж байгаа юм яг тэр нөгөө нэг энэ нүдээ 5 м хөгөр орж ирээ дараагаар 2 дугаар шатн дээр хамаагийн мөрнөд байгааз. Хэрвээ үнэхээр 2 дугаар шатн дээр бодтой аюул байна. Гэхдээ хажууд нь Есүс хэлсэн би 3 4 алхацсан энэ аюул ямар хамаатай эзэн минь өргөжлүүлээ гэж дүгэлт хийцсэн бол 2 дугаар шатн дээр орчуулгын тархинд орчуулгын дээр тэгсэн бол өөрөө байгаа даа. Тэг гэх мэтчлээ ингээд олон жишээг цөмөрөө тавиад харж болно гэсэн үг. За энэ хүртэл цөмөрөө сэтгэл яаж мэдрэмж яаж өрнөж байгааг бүгдээрээ маш тодорхой харж байна гэсэн. Тэгэхээр цөмөрөө юу үзэж харж байгаа гэдгийг нэгдүгээр чухал байх нь. Тэрнээс гадна хүссэн үсээгүй янз юм харагдана. Тэрний дараа 2 дахь шатн дээр тухайн харсан зүйлээ яаж далд ухамсарт subconscious хүлээж авч байгаа гэдэг дээр тэр өдөрлөг орж ирэхгүй бол автоматар сэтгэл нь айдас нь бий болно. Ингээд араараас юм бол бий болно гэсэн үг.
Тийм учраас энэ тархинд орчуулга хийгдэж байгаа энэ бодол тархинд өрнж байгаа энэ оюун санаанд өрнж байгаа энэ зүйлд хамаагүй болоод байгаа байхгүй. Тийм учраас түрүүлсэн шүү дээ. Итгэгчдийн хувьд хараа үндсэн ишлэлээр ингэж байгаа. Есүс би бол зам үнэн тэгээд амь мөн. Тэгэхээр Есүстэй нэгдсэн итгэгч нарын хувьд сүнс гэдэг энэ талбар дээр сэрцэн гэсэн үг шүү дээ. Ингээд сэрцэн. Сүнс нь сэрцэн. Гэхдээ яаж сэрцэн бэ гэхээр Есүстэй нэгдэж. Тэгэхээр Есүс гэдэг нь өөрөө харсан чинь үнэн байгаад байгаа байхгүй юу? Амь. Тэгэхээр амьтай хүн, үнэнтэй нэгдсэн хүн, Есүстэй нэгдсэн хүний хувьд тэр үнэн гэдэг зүйл нь түрүүн ярьж байгаа энэ хоёр талбар дээрээ орчуулга хийхдээ, дүгнэлт хийхдээ шал өөрөөр хийгээд байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ зүйл байгаа. Тэр арах юм бол харж ингэж байгаа. Би бол зам үнэн амь байгаа юм. Хинч надад амжихгүйгээр эцэгт хүрэхгүй. Бурхан аавд хүрэхгүй. Тэгэхээр Есүсээр буюу Есүсийн загалмаа өгөх сайн мэдээгээр Бурхан аавд хүрэн буюу мөнх амийг авна гэж хэлж болно. Янз бүр хэлж болно тий. Бас Есүс бас өөрөөр үннээр дамжуулан мөнх амийг авна. Гэсэн чинь мөнх ам эцэгт хүрэн тэр мөнх ам гэдэг нь мөнх амиас гадна энэ дэлхий дээр мөнх амиас ундарч бий болдог үр жимсүүд буюу нөгөө мэдрэмжүүд байгаа байхгүй юу? Галат 5-ын 22-23 дээр. Хариу сүнсний үр жимс нь мөнх амийн үр жимс нь эцгээс гардаг тэр гоё мэдрэмжүүд ингээ хэлсэн ч болно. Ариун сүнсний үр жимс нь хайр гэдэг мэдрэмж, баяр баясгалан гэдэг мэдрэмж, амар тайван тий. Гэсэн чинь ямар ч асуудал бий болохгүй дансандаа мөнхтэй дайснууд хүртэл орооцолдохгүй хайртай хүмүүс нь бүгд намайг үнэлдэг, ажил бүх юм сайхан байхад л амар тайван бий болдоо шүү дээ. Гэтэл энэ өөр юм ярьж байгаа байхгүй. Яг хэвээрээ байсан ч гэсэн Есүстэй хүн нэгдүгээр хоёрдугаарт үннээр одоо үзэх гээд байгаа үннээр явж байгаа үнтэй хамааралтай явдаг хүмүүс нөхцөл байдал яг аим дайсан байсан тэгжсэн ч гэсэн амар тайван байгаад байгаа байхгүй. Тийм хүмүүс нөгөө нэг хавчлаг зовлон дотроо хүртэл баярлж байгаа ямар ч үед эрүүл ухаан те сэтгэл хөдлөлөөрөө адреналинаа өдөртүүлэхгүйгээр яг үннээрээ амар тайвнаар өдөртүүлнэ гэсэн. Тэгээд итгэмжтэй байвал дүлгөөн зан өөрийгөө захирах гээд энэ өстэй хамааралтай олон гайхалтай зүйл яригдана гэсэн. Тэгэхээр юу ярьж байгаа гэхээр одоо нэг ийм л зүйлийг та нар анзаарах хэрэгтэй. Эхлээд хардаа бид нарт зүгээр ингээд амьдарч исэн чинь бид нарт гаднаас 5 метр хүүгээр дамжуулаад 5 метр хүүгээр дамжуулаад бүх юм мэдэрдэн шүү дээ. 6 дахь метр хүү кино байдаг. За тэр бол өөр 5 метр хүү л байгаа бид нарт 5 метр хүү. Тэгэхээр 5 метр хүүгээр дамжуулаад бид сайн, муухай, аюултай, аюулгүй бүх юм болно. Тэгэхээр эхлэгч нь юу вэ гэхээр гаднаас ирж байгаа бидний сул дорой байдал бид нартай хамааралтай зүйлээс тэрийг яаж дүгнэж ингээд өнөөд байтал харин яах вэ гэхээр үннээс эхлэх юм бол үнэн мэдрэмжийг өөрчилж байгаа. Үнэн мэдрэмжийг өөрчлөөд тэгснэ нөгөө мэдрэмж нь хүслийг өөрчлөөд та нар ингээд стадыг сайн анзаарж байгаа. Үннээс хамааралтай үннээс төрүүлж яг ингээд лаа асаацсан гэж бодчихсон. Хажууд чинь ингээд лаавар эсвэл энэ гал асч чинь. Энэ гал лаа гэрэл гэдэг чинь яг үнний нэг илэрхийлэх байхгүй библийнх нь. Галын хажууд байлаа, гэрлийн хажууд байлаа. Тэгэхэд тэр зүйлээс ингээд над нэг мэдрэмж орж ирнэ гэсэн. Тэгэхээр тэр үннээс мэдрэмж орж иж. Нөгөө мэдрэмж нь яаж явах вэ? Цаашлаад хүслийг төрүүлнэ. Шууд удирдна. Тэгээ хүсэл нь цаашлаад шууд үйлдэлийг удирдчихж байгаа байхгүй. Үйлдэл зан төлөвийг төлөвшүүлнэ гэсэн. Тэгээ үйлдэл зан төлөв нь яаж байгаа гэхээр амьдралыг чинь өөрчилнө. Хувь тавилангийг чинь өөрчилнө. Тэгэхээр эргэн итгэж бидний хувьд үнэн гэдэг зүйл өөрөөр хэлбэл Есүс, өөрөөр хэлбэл Бурхан Аав, өөрөөр хэлбэл Библи гэдэг энэ зүйл бидний бүх юмыг өөрчилж байгаа. Зан чанар, мэдрэмжүүд. Тийм учраас өдөр тутмын амьдрал чинь ингээл те надад юу тохиолдож чинь юунаа гэж айх шаардлагагүй байгаа байхгүй. Юу ч болвол болго. Гэтэ айхгүй байх гол шалтгаан юу вэ гэхээр орж ирж байгаа мэдрэмжийг дүгнж байгаа дүгнэлт нь Библиэр дүгнэх юм болвол тэр Библи чинь цорын ганц сүр үнэн учраас давалгаалаа. Гэхдээ Есүсээр харах юм бол давалгаан дээр зогсож байгаа Есүсээр харах юм бол давалгаа чинь юу ч болчихж байгаа байхгүй. Зүгээр л шал, зүгээр нөгөө шороотой Галил нуурын эрэг болчихж байгаа байхгүй. Яг тэгж харах юм бол цаашаагаа бүх юм өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэг өргөжлөлөө усан дээр алхахдаг тэгснэ одоо Петр тэгээд Есүс үхлээс амьлаа. Тэгээд ариун сүнсийг хүлээж авах яг өмнөх нь Есүс Петрийг яг адилхан 3 удаа үгүйсгэсэнтэй адилхан 3 удаа дуудаж яг нөгөө нэг сэтгэл зүйн имчилгээ хийдэг байхгүй юу ерөнхийдөө бол яг ингээд тий 3 удаа чи над хайртай юу 3 удаа асуусан чинь 3 дахь дээрээ Петр бүр ингээд за яг нөгөө мэдчихэ яг нөгөөтгөл яг дээд шүү гэж зүйлээ баг тий ингээд та мэдэн штэ гэл гисэн. Яг иймэрхүү маягаар тэгээд
эхлээд нэг Петрийн юм басаа өөрчлөлт өгдөг. Эхлээд Есүс Петртэй уулзахад юуныхаа загасчилчих үед нэг уулздаг. Үхлээс амьсгалын дараа бас загасчилчих үед уулздаг. Тэгэхээр энэ хоёрын өөрчлөлтийг танаа сонсч ирсэн бол эхнийх дээр болохоор юу гэхээр Есүстэй анх удаа тэр гайхамшигыг үйлдэгч гэдгийг нь мэдээд тэгээд эзэн минь та надаас холдооч би бол бозор хүн гэдэг дүгнэлт хийдэг. Тэ? Тэгснэ үхлээс амьсгалын дараагаар нь Есүс гэдгийг танингуутлаа шууд өөдөөс нь усан дотор гүгээд явчихдаг байхгүй. Нөгөө шууд нэг юм маш том өөрчлөлт явагдаад байгаас тэ. Тэгэхээр энэ гайхалтай энэ өөрчлөлтийг бий болоход хүргээд байгаа зүйл юу гэхээр тэр 3 жил, тэр 3 урвалт, тэр 3 өдөр гээл тэр нэг юм Есүстэй хамааралтай тэр үннүүд бүр оюун ухааныг ингээд цоо шинээр дүгнэхэд хүргэсэн учраас Есүсийг харангуутлаа шууд ус руу гүгээд очиж байгаа байхгүй. Эхнийхаараа теологчид номдогч нар ярьдаг. Хэрвээ яг эхнийхаараа байсан бол Есүсийг хаа мэдэнгүүтлээ баг 3 удаа урвцсан чинь намайг шийтгэн дэгээд нөгөө тийш өсрөхөөсөн гэж ярьдаг байхгүй. Тэгсэн чинь ингээд тэр нэг өөрчлөлт нь Петрийг бүр ингээд асар чухал үнэн өөрчлөсөн учраас шууд өөдөөс нь гүйж байгаа байхгүй. Тэгээд тэнд гайхалтай түрүүний ярьсан зүйл болдог. Тэгээд бид нар мэдж байгаа чуулганы түүхэнд Петр ганцаараа урууга харуулж цовдлуулж байгаа байхгүй. Яг ингээд Ромынхан, Неро хаан бүгдийг нь ерөөхдөө бол мартер хийж алж байгаа. Тэгээд Петрийг цовдлно гэдгсэн чинь та намайг урууга доош нь харуул цовд би эзэнтэйгээ адилхан дээшээ харуул цовдлох хүнтэй хүн биш ээ. Доошоо харуул цовдлуул гэх мэт. Тэгээд ингээд хүргээд байгаа зүйл нь түрүүний яриад байгаа энэ харагдаа энэ болоод байгаа юм шүү дээ. Энд тэр үйлдэл зам төлөв айц майцсан байсан гэж харж Петр айсан байгаа хэвчээ. Тэр айгаад зүгээр нэг юм шивгчийн эмэгтэй энэ Есүстэй хамт явсан хүн байна гэдгсэн шууд айсандаа үгүй гэдэг эмэгтэйгээс хүртэл айжсэн. Тэгсэн сүултээ бүр амар өөрчлөгдөж байгаа. Тэгээ ингээд хүргэсэн зүйл нь тэр үнэн оюун ухааныг бүр ингээд оронгоор нь өөрчлөд байгаа байхгүй. Тийм учраас тэр үнэн бидний хувьд үнэтэй хамааралтай энэ 3 өнөөдөр үзэх гэдэг энэ 3 мэдрэмж маш чухал байдаг. Тэгээ яахан 11-ийн 17 гарах юм бол ингэж учир нь хууль мосоогоор өгдсөн бол нэгүсэл ба үнэн нь Есүс Христээр ирсэн ингээд. Тэгээ Есүс Христэд дамжуулан үнэн орж ирж байна. Тэгээ тэр үннээр Бурхны хинч хизээж хараагүй харин эцгийн өөрт цор ганц төрөгч болох Бурхан буюу Есүс Бурхан эцгийг таниулсан. Түрүүс шүү дээ. Би бол үнэн, энэ үннээр эцэгт хүрнэ. Одоо энд ч гэсэн Есүсэд дамжуулан үнэн ичлэгдсэн. Тэр үнэн эцгийг таниулсан гэдэг. Тэр эцэг гэдэг нь түрүү ярьсан тэр бүх сайн сайхан мэдрэмж гой зүйлсүүд байгаа байхгүй. Тэгээ ингээд хүргээд байгаа зүйлс нь Есүс үг үнэн махбод болж ирсэн бодтой үнэн сайн мэдээ Есүс. Тэрнээс гадна түүний амаар нь дамжиж хэлэгдсэн үнэн буюу Библи байгаа байхгүй. Библи. Энэ хоёр зүйлээр дамжиж түрүүний яриад байгаа энэ шатлал дээрээ бид тэр өөрчлөх юм бол тэр гайхалтай мэдрэмжүүд нөгөө нэг юр бусын мэдрэмж өстой гой зүйлсүүдийг мэдрэх гэдэг. Юунаас хамаарахгүйгээр. Тэгэх юм бол өдөр болгон баяр хөөртэй өдөр болгон эрх чөлөөтэй ялсан амьдралаар амьдрах боломжтой байгаа даа тийм. Тэгэхээр хүмүүрээ баг багаар ингээд мэдрэмжээ өдөрднө гэсэн. Мэдрэмжээ өдөрдөн бүр ингээд юу ч ирүүл эрг Петр шиг тийм цовдлог ханч эсгээрээ бүр дахиж нэг ахаад уруугаараа уруугаа хараад цовдлуул чи л да гэдэг шийдвэр гаргаж чадж байгаа зү тийм. Тэгэхэд хүргэж байгаа зүйлс нь гайхалтай. Тэгээд үннээр тэднийг ариусгаач таны үг бол үнэн. Ягаад Библийн шилжилтүүдийг гаргаж байгаа юм мэдчихэж байгаа шүү дээ. Библиэлд байгаа зүйлсүүд л цорын ганц үнэн. Евэ номон дээр бурхан бол худлаа ярьж чадахгүй гэж байгаа юм. Худлаа ярих ямар ч чадваргүй, боломж байхгүй, үхэх боломжгүй. Худлаа ярих боломжгүй, үхэх боломжгүй бурханы хувьд. Тэгэхээр тэгж хэлэгдсэн Библиэлд байгаа зүйл нь юу гэхээр үнэн гэдэг байгаа зүйл нь юу гэхээр Библи байгаа юм. Маш тодорхой монгол хэлээр орчуулагдсан Библи. Тэгээд Библийг заадаг хүмүүс байна. Тэм учраас амьдрал дээр ингээд нэг юм давлгаан дунд урсаж муухай мэдрэмжтэй амьдрмааргүй байгаа бол эзнийхээ өдрөө ирээд эсвэл чимээгүй цаг дээр монгол хэлээр байгаа Библийг судалснаа баахан их сурвалжууд байгаа шүү дээ. Тэгээ ингээд судлаад тэрүүгээрээ ингээд үннүүдийг мэдээд нэ гэсэн. Одоо цамаар нөгөө гурвлуугаа оръё. Тэнгүүд одоо ингэж байгаа. Энэ гурван үнэнтэй хамааралтай гурван зүйлийг л мэдрэх гээд байгаа. Тэрний юу гэхээр яг цөмөрө гэрлэр бодчихсон ингээд чэйлэх гэсэн амар. Лаа ч юм уу дэнлүүгээр. Эхнийх нь юу вэ гэхээр тэр лаа дэнлүү болохоор бурхан. Есүс тэгээ бурхан тэр бурханы бүх сайн сайхан мөнх ам аврал. За Есүс үнэн Библи гэдэг янз янзаар хийж болно тий. Тэр зүйл таны хажууд байх үед нэгдүгээр зэ үнэнтэй нөхөрлөх үед төрдөг мэдрэмж байгаа байхгүй ихнийх нь. Үнэнтэй нөхөрлөх үед гэрэл хажууд чинь гарч ирээд гэрэл аслаа. Тэнгүүт энэ маш хамгийн чухал шатна байгаа. Энд ерөөхдөө яг аврал нь хүртэл яригдж байгаа. Хүн яг энэ үнэнтэй нэгдэж байгаа нөхөрлж байгаа үнний хажууд ингэж ирж чадж байгаа нэрээс аврагдсан үнэ төлөв байдал байгаа байхгүй. Тэгэхээр та юу ч их шаардлагагүйгээр өдөр тутмын амьдралдаа биш тэ та юу ч их шаардлагагүйгээр ямар ч амар тайвныг мэдрэхийн тулд зориулт гаргах шаардлагагүйгээр
Эсвэл гоё мэдрэмжийг, баяр хөөртэй мэдрэмжийг мэдрэхийн тулд гоё хошин шиг үзэх шаардлагагүйгээр эсвэл нэг ямар нэг юм хийх шаардлагагүйгээр зүгээр байдгаараа яг нөгөө нэг муухай мэдрэмж мэдэрдэг юу ч хийхгүй энгийн сул дорой тэр байдалтайгаараа байхад хүртэл мэдэрч болдог шатны ихний шат байгаа байхгүй. Зүгээр л таны хажууд үнэн байхад тэр гэрэл аслаа тэр гэрлээ дамжуулан тань ингээд мэдрэгдэж идэг. Биднээс ямар ч хамааралгүй тэр гэрлийнх нь үннийх нь өөрийнх нь онцлог. Тэгээ тэрийг харах юм бол цөмөрөө юу гэсэн үг вэ гэхээр Библиэлд байгаа танаас огт хамааралгүй үннүүд байхгүй. Хамааралгүй мөртлөө танд асар гоё мэдрэмж төрүүлдэг зүйлсүүд. Түрүүн ч гэсэн пастор залбирал дээр хэлсэн те. Эцэд төлдсөн хүмүүс над дээр ир би та нарыг амраая. Эцэд төлдсөн хүмүүсээ над дээр ир гэдг нь хүртэл бурхнаас шүү дээ. Иохан 6:34 дээр бурхан аав түүнийг Иесус рүү ойртуулдаг. Өөр бурхан аав хэн нэг нь Иесус рүү ойртуулахгүй бол хэн ч Иесус рүү ирж чадахгүй гэж байна. Тэгээ Иесус дээр ирэх нь хүртэл бурхнаас ирснийхэн дараа амархад чи ихэд амархан тул хүчтэй бай. Тэр Иесусийн буулга Матай 11-ийг ярьж байна те. Эцэд төлдсөн хүн дарамт дурсан хүмүүсээ над дээр би та нарыг амраая. Миний буулга эвтээх нөгөө нэг шарын хүзүүн дээр тавьдаг. Буулга эвтээх ачаа хөнгөн гэж. Дөнгөт нь эвтэйхэн буулгыг авахын тулд хүзүүч амар тийм хүчтэй байх хэрэгтэй. Ачааг авахын ачаа Иесусийн ачааг хөнгөн гэж мэдрэхийн тулд чи амар тасгалдсан байх хэрэгтэй биш. Хинч эцэж төвлөсөн бүр хөгийн ядуу сул дорой яг өгч байгаад нэгэн Иесус дээр очиход хүртэл Иесусийн буулга ачаа нь өөрөө тийм онцлогтой байгаа байхгүй. Нөгөө нэг бид нар юу ч их шаардлагагүй яг сул доройгоор байхад хүртэл үнэн гэдэг зүйл нь ихний шатан дээр үнэн маш гоё юмыг мэдрүүлээд байна. Тийг харах юм бол зөндөө олон ишлүүд байж болно. Түрүүн сүүлийн Матай 11 гэж ярьж байна. Тэрнээс гадна би 4 ишлэлийг л харуулъя. Та нар ингээд Библийг уншаад байх юм бол асар олон гоё амлалтууд, гоё эзний хийч гисэн биднээс хамаарахгүйгээр хийсэн зөндөө юм байгаа байхгүй. Жишээ нь Ром 5:8 дээр гэвч биднийг нүгэлтнүүд байхын Христ бидний төлөө өгснээр Бурхан бидний хайрлах хайрыг харуулсан. Бүр яг одоо та нөгөө нэг практик дээр л бодоорой заяа. Яг ингээ өдөр тутам амар зөв амьдраад зөв амьдраад хичээгээд гоё мэдрэмж мэдэрдэг гэдэг шатан байгаа шүү. Тэр нь ерөөхдөө 2 дахь шатан аахгүй. Гэхдээ эхний шат бас байгаа байхгүй. Зөв амьдрахгүй сул дорой байхад хүртэл тэр утга гим үлдсэн байхад хүртэл гим үлдээд бүр хөгийн муухай хийцэн итгэгч хүний хувьд хүртэл үнэн гэдэг зүйл нь тэр хүний хэн байгаас үйлчлэхэд гоё мэдрэмжийг дандаа өгч идэг. Тэр мэдрэмжийг тэр үнэнг авах юм бол ямар ч юм орж исэн тэр үнэн чинь шууд Бурханы тэр гайхалтай мэдрэмжүүдийг ялгуурлуулаад эхлэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ гоё үг байгаа зү. Нүгэлтнүүд байхад л Бурхан биднийг хайрлсан. Үүгээрээ нөгөө хайр нь харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ бүр гэмтэн хүн аврагдах шудраг ёсны хувьд, хуулийн хувьд ямар ч боломжгүй. Гэмтэн хүн аврагдана гэдэг нь юу гэсэн үг вэ? Гим нүглийнхаа төлөөсөө төлж иж л аврагдана. Тэнгүүд нь гим нүглийнхэн төлөөс нь мөнхөд үргэлжлэх байхгүй юу? Тэгэхээр чи мөнхөд үхчихэж л аврагдана гэхээр мөнхөд үхдэг хүн хизээ үхлэн дуусаад мөнх амьтаа байх юм. Мөнхөд гэдэг юм чинь дуусахгүй шүү дээ. Тэгэхээр чи гэмтэн хүн аврагдана гэдэг нь боломжгүй байхгүй юу? Тэг харалтаа нүүлтнүүд байхад л ийм боломжгүй үед л Христ бидний төлөө өгсөн тэр загалмаа өглөн. Тэгээд тэр хүн хайр нь ажиллагаанд орцсон байгаа шүү дээ. Тэг өдөр тутам бид яаж мангатаад яаж сул дор явж исэн энэ үннийг мэддэг хүмүүс Бурхан надад хайртай. Ямар гоё юм бэ гэж мэдэрч чадна гэсэн үг байхгүй юу? Гим нүгэл үлдчихэж үү дээ. Энээс асар чухал үнэ. Сатан энийг мэдрүүлэхгүй тул ерөөсөө элдв янз олон ишлүүдийг барьж биднийг ялалдаг. Мэдээж бид гимшил орж ирнэ те. Тэр надад цаашаага зөмөр харж болно. Өөр олон цогц. Голон дотор ардыг хэлсэн шүү дээ. Ариун сүнстэй гэрэлтэй нэгдсэн хүний үед энэ ажиллагаанд орж байгаа шүү дээ. Тэрнээс энэ мэдээллийг мэддэг. Гэхдээ хажууд нь гэрлийн хажууд нь очсон хүний хувьд энэ үнэн хамаарахгүй шүү дээ. Шууд яллагдана гэсэн. Тэр яг гэрлийн хажууд байгаа ариун сүнстэй хүний хувьд яг зөв цагтаа ариун сүнс тэр хүнийг барьж байгуулах яллахгүй босгох тэр гайхалтай мэдрэмжийг өгч чадна гэсэн. Жишээ нь 2 дугаар Еврей 4:15-16 дээр ингэж байгаа. Яг гим нүгэл үлдээ сул дорой болцсон үед энэ үгийг та бүр мэдж гин үү? Энийг мэдэхгүй бол та яллал, дарангуулагдаад ингээл би ийм хүн цудаанд үйлчлэж чадахгүй, цудаанд ирэх боломжгүй, тэр утгаа би тэгч боломжгүй, ийвч боломжгүй сатан баах юм араас мэдрэмж орж ирнэ гэсэн. Гэтэл энэ үнийг мэддэг хүний хувьд ямар ч сул дорой байсан шууд гоё мэдрэмжийг авч чадна. Ингэж байгаа учир нь бидэнд байгаа нь бидний мөхслийг өрөвдөж ис чадах тэргүүн тахилч бус харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон нэг. Өөрөөр таны бүх зүйлийг чи мэднэ. Ямар сул дорой үед энэ нөхцөл байдлууд яагаад хорилтонд орсон, унсан гэдгийг чинь бүгдийг нь мэдчихэж байгаа. Тэгсэн үртлээр нөгөө хамгийн сайн найз дээрээ бид нар хамаг юм ярьж чаддсан шүү дээ.
Бүр ингээд яаж ингэсэн гэсэн, яаж завхаарсан, яаж тэгээ одоо хулгай хийсэн мэс айгүй нөгөөдөгтэй хамт хулгай хийгээл те ингээд ерөөсөө дотныхоо найзтайгаа нөгөө ч дундаа орсон байгаа шүү дээ. Тэнтэй адилхан Есүс бүр хамгийн дотны найзаас илүү биднийг ойлгож чадах нэгэн байгаа байхгүй. Бүх талаараа бидний шиг соригдсон. Тийм учраас бүр хамгийн сайн ойлгож чадна. Тэгсэн мөртлөө гол нь нүгэл үлдээг. Өөрөөр хэлбэл бидний бүх талаараа бидний шиг соригдсон мөртлөө ялж чадсан байгаа байхгүй. Тэгэхээр биднийг ойлгож чадна. Хоёрдугаарт бидэнд яаж ялах дээр тусалж чадна. Тэр нь дараагийн ишлэлээр. Тиймд бид хэрэгцээтэй цагт буюу гим нүгэл яаж үлдэхгүй байхаа гэж сорилтонд орж ирэх үед нэг гэдгүүд гим нүгэл үлдэхээс өмнө нэгүсэл яригддаг. Үнгүү чадвар, үнгүү дотоод хүч. Нөгөө нэг те уурлаад хүн зодох гэдсэн чинь уурыг нь дараад өөрийгөө захирч чадах ариун сүнсний өстөг хурж юмс те. Тэрийг бий болгох хүч нь дотор байгаа ариун сүнсээрээ үнгүү бэлэг өгöd байгаа байхгүй шүү. Энийг Есүс л өгч чадна. Нөгөө найз чинь өгч чадна. Тэгвэл хамгийн сайн хүндрэлтийг мэддэг найз чинь шууд өгч чадна гэсэн. Яаж энийг давж чадахыг. За тэгсэн чинь тэрийг нь авч чадахгүй алдлаа гэж бодъё. Энэ зөндөө тийм тохиол насан туршдаа бид нар ингэж алдаж оноо зарим нь алдхаа болоод ингэ явна. Гэхдээ хизээч бүрэн гүйцэд бид төгс гимгүү болцоод эзэн дээр очино гэдэг боломжгүй байхгүй. Яг тэр төгс байдал нь бүр дэндүү төгс байдал учраас боломжгүй. Тийм учраас багаар өөрсдөө ч гэсэн бид алдна. Гэсэн чинь алдсны дараа хүртэл яадаг гэж нэгүслийг болон хэрэгцээтэй цаг гэдэг нь яаж гим нүгэл үлдэхгүй байхаа гэдэг дээр хэрэгцээ яригдж байна. Хоёрдугаар гим нүгэл үлдсэнийхэн дараа нь хүртэл уучлах хэрэгцээ байгаа шүү дээ. Гэсэн тэрэн дээр хүртэл хардаа өршөөлийг хүлээн авахын тулд хардаа нэгүслийн хаан ширээ. За энэ дээр цөмөр маш сайн ойлгоод байна. Юу гэхээр та хаан ширэндээ суугаагүй, би суугаагүй, теологч нар суугаагүй, Библийн багш нар суугаагүй, пасторууд суугаагүй, хэд ариун сүнс суугаагүй. Тэр утгаараа Бурхан аав хүртэл суудлаа өгсөн байхгүй юу? Нэгүслийн суудлыг Есүс өгсөн байхгүй юу? Шүүлтийн суудлыг. Тэг зөвхөн Есүст тэр суудл нь хаан ширээ. Тийм учраас ямар ч мэдлэгтэй гэгддэг, удирдахч хүмүүс эсвэл та өөрөө ч гим нүгэл үлдчихэд чи одоо гимшээ чи над үйлчлээ. Яг ингэ нарийн нэм яригдана. Гэхдээ ингэ дотор чинь ингэ чи бол хөгийн үн цэний чинь дааш нь дараад ялах гээд байгаа тэр дуу хоолой таны их дуу хоолойч бай. Эсвэл хардаа Библийн өөр нэг ишлэлийн дуу хоолой байсан ч гэсэн шүү дээ. Гаж урслуу тэгж ажилдаг. Сатан хүртэл Библийн ишлэлийг барьж тань руу дайрна. Гол нь яг ариун сүнстэй гэрэлтэй хамт байгаа хүн бол ариун сүнс нь яг энэ ишлийг сануулна гэсэн үг байхгүй юу? Тэгээ энэ үед юу гэхээр уучлаарай Есүс та намайг уучлах гэдэг ойлгоод байл. Гэхдээ би болохоор өөрийгөө уудлах чадахгүй наа гэвэл тэгвэл чи Есүс хаан ширэндээ биш чи Есүсийн хаан ширээнд сууж байгаа мэн те. Тэгэхээр чи Есүсийг зүгээр тоохгүй гэсэн үг үү те. Тийм яригдж байна гэсэн үг байхгүй юу? Тийм учраас хамгийн их мэдлэгтэй нэг нь хүрээдэр гэж байхгүй юу? Ширээнд зоригтойгоор очиж хийж байгаа. Зоригтойгоор айгаад ичээд яанаа гэдгсэн чинь зоригтойгоор. Үгүй 5 удаа очсон шүү дээ. 6 дахь дараа болохгүй биш үү гэсэн чинь үгүй. Библийн санаа нь Петр хэдэн удаа уучлах гэсэн чинь 70 дахин 7 удаа гэж ярьдаг. 7 гэдэг чинь төгс тоо. Үрдүүлээ ячиж байгаа байхгүй. Тэг хүнд ийм бусдыг уучлах юм яригдж байгаа. Бурхан өөрөө хэдэн удаа уучлах юм. Хязгааргүй. Тийм учраас гим нүгэл мэдээж үйлдэхийг хүсээд үлдэхгүй шүү дээ. Тийм та нар ойлгож байгаа те. Бид хүсээд алдахгүй гарч чинь. Тэрийг яриад байгаа те. Тэг гим нүгэл үйлдэлээ эзэн дээр очиод зоригтойгоор би энэ үгийг бүр хэлэх туфтаа бүр даварцсан юм шиг заяа бүр даварцсан юм шиг очиод шууд усанд ороод цэвэрхэн болчих. Тийм гоё юм ярьж байгаа байхгүй Иесус. Хаан өөрөө ингэж захирж байгаа. Тийм учраас ямар ч Библийн тайлагч нар хинч явах нь хамаахгүй. Библи өөрөө хэрэгцээтэй цагт өршөөл хизээ хэрэгтэй юм. Гим нүгэл үлдэх үед. Нэгүсэл хизээ хэрэгтэй юм. Сул дорой үед байхгүй. Тэгэхээр яг тэр үед хүрээд ирээ хаан өөр хин бусд хүмүүс юу гэж ярих чинь чи өөрөө ч юу гэж бодчих хамаахгүй. Хуржээд уушлыг аваад бай. Хүрээд ирээ. Найзаа би яг чамтай надад юм байдалч орж ирсэн гэж ярьдаг. Гэх мэтчлэн бүр сул дорой муу байхад хүртэл юм мэдрэмж орж иж болж байгаас. За тэгснэ дараачих нь Йох 10 дээр хартаа. Йох 10:28-30 дээр би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хизээч мөхгүй. Тэднийг хинч гараас минь булаахгүй. За хинч гэдгийг анзаарж байгаа. Хинч гараас нь булаахгүй. Тэднийг надад өгсөн эцэг минь бүхнээс авгаа бөгөө тэднийг хинч эцгийн гараас болооч чадахгүй. Би болон эцэг нэг. Эцэг бүхнээс агуу. Тэгээд хинч эцгийн гараас миний гараас эцэг битгаар нэг гэхээр тэр хүч чадaltaй бурхны гараас хинч хоёр сүргийг булаахгүй. Гэсэн чинь зарим хүмүүс ингэж ярьдаг. За энэ дээр яг янз янзын теологийн ялгаатай урсгал чиглэл яригддаг. Гэтэ би өөдөө бол энийг бүрэн мэдэрч итгэж баталж чадна. Яг Библийн өнцгөөсөө хүртэл.
Аврал алд халагдахгүй гэдэг бол болохгүй. Гэсэн энэ дээр ингэж яригдана. Гэхдээ бид нар өөрсдөө холдоод явчих юм бол бид нар өөрсдөө чадна штэ гэж ярьдаг байхгүй. Ром 8:38-39 ингэж байгаа. Учир нь үхэлч, амьч, тэнгэрлэгч нарч, их бэрхчидч, өнөөгийн юмсч, ирэх юмсч, хүчич, өндөрч, гүнч дандаа хязгаар түүлийн юмуд яриад байгаа. Хамгийн байж болох оргилуудыг. Тэгснээр хараа өөр ямар ч бүтээл. Тэгэхээр бид нар бүтээл штэ. 6 дахь удаа бүтээгдсэн бүтээл. Хамгийн оргил бүтээл нь. Гэтэл өөр ямар ч бүтээл хүн хүртэл. Та өөрөө хүртэл. Өөр ямар ч бүтээл бидний эзэн Есүс Христийн доторх Бурхны хайраас биднийг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр яг Есүс тэр үнэн таны дотор орцсон, ариун сүнс орцсон гэрэлтэй хамт та байгаад бол та аврагдсанд бол сүнс чинь дахин төрцсөнд бол та өөр яаж ч мангацсан. Яг төөрсөн хүүгийн үлгэр хэрэгжиж болно. Тэгээ төөрөөд ингээд буцаад ирж болно. Сүлтэй нөгөө нэг юм балчраараа саад болох юм яригдж болно. Гэтэ хизээч түрүүний яригдсан гоё амлалтууд алдагдахгүй. Уучлал хязгааргүй, аврал хязгааргүй, хайр нь хязгааргүй. Гэтэ хайртай чи хаяа сахилгаж болно шүү дээ. Тэр нь байдаг юм байгаа. Гэтэ хизээч тэхгүй. Тэгээ энэ гоё зүйлсүүд чи хараа тэр гоё мэдрэмжийг ингээд баталгаа тоолгоод байгаа байхгүй. За энэ хүртэл юу гэхээр түрүү ярьсан эхнийх шигт нь байгаа. Сүүлийн хоёр нь бол маш тодорхой. За энэ эхнийх дээр л цөмөөрөө бүр маш их анхаамаар санагдаад байгаа. За хоёр дахь нь бол бид нар маш тодорхой ойлгож байгаа тийм. Юу гэхээр өөрсдөө эхнийх нь юу гэхээр үннээс төрөх мэдрэмж. Үннээс надаас биш. Үннээс өөрөөс нь ингээд төрөөд намайг гоё мэдрэмж төрүүлж идэг. Хоёр дахь нь юу гэхээр үннийг дагаад явж хахад, үннийг хэрэгжүүлж хахад нөгөө дэлгүүний хажууд зүг ингээд байж хахад төрдөг мэдрэмж сайн ярьсан. Одоо дэлгүүгөө урдаа бариад урагшаага ингээд алхаад явж хахад шин газар нутаг нэгдэдэг байгаа байхгүй. Тэр шин газар нутгууд нь бүр маш гоё мэдрэмжүүд. За энэ дээр жинхэнэ нөгөө нэг төлөвшил, хувь тавилан, сүнслэг яалтууд ингээд бусад итгэгч нараас ялгаатай яг энд гараад ирж байгаа байхгүй. Бусдаас илүү нэг ариун хүчрэг амьдрдэн шүү дээ. Тэд нар яг энэ дээр үннийг хэрэгжүүлж байгаа энэ тохиолдолд гоё мэдрэмжүүд орж ирнэ гэсэн. За тэрний юу гэхээр Иохан 14:23 дээр Есүс хэн нэг нь намайг хайрлвал өөрөөр хэлбэл надтай нэгдвэл аврагдвал гэдгийг хэлсэн ч болно гэсэн. Хэн нэг нь намайг хайрлвал үгийг минь тэр сахих бөгөөд эцэг минь ч түүнийг хайрлна. Тэгснээр олон тонтой бид ариун сүнс, Есүс, Бурхан Аав гурвал бид түүн рүү очиж түүнтэй хамт амьдрна. Тэгэхээр Есүстэй хамт нэгдсэн хүн, Есүсийг хайрладаг хүн үр дагаварт нь ямар үр дагавар гардаг вэ гэхээр үгийг нь дуулууртай хэрэгжүүлэх гэдэг тэр үр дагавар хэзээ хугацаанд ямар байдлаар гэдэг нь ялгаатай ч гэсэн заавал гардаг дуулууртай. Тэгэхээр заавал хүн ингээд баг төлөвшдөг гэсэн. Нөгөө дэлгүүгээ хажуудаа барьчаад ингээд болоо биш. Урагшаага бариа руугаа явна шүү дээ. Амлагдсан газар руу явна, бусдыг аврах гад явна. Урагшаага төлөвшөх гээд явна те. Энэ явдаг үйл нь заавал гардаг. Заавал гардаг. Урагшаага ингээд явдаг. Дотор нь байгаа сүнс нь дэлгүү нь өөрөө энийг ингээд дотроос нь ингээд бий болгоно гэсэн. Тэгээ ингээд юу гэхээр үгийг хайрлал үгийг минь тэр сахин гэж байгаа үннээр нь явна гэсэн. Эхлээд нөгөө үнэнгээс Библийн үнэнгүүдээр өөр ямар гоё мэдрэмжүүдийг авч ийн. Тэгснээр бас өөр зарим Библийн үннүүдийг тэгээрээ ингээрээ гэдэг тушаалууд биднэрт өгсөн тушаалууд байгаа. Тэгээрээ бас битгий тэгээрээ гэдэг тушаалууд. Энэ тушаалуудыг хэрэгжүүлээд эхлэхээр өөр төрлийн гоё мэдрэмжүүд бий болно гэсэн. Тэрнээс биш мөнгөгүй болохоор эсвэл хажууд айлын нэггүй намайг дайхаа захирал намайг халахаараа ч юм уу ингэхээр ирдэг мэдрэмж биш. Халагдсан ч гэсэн үннээр явж байгаа тохиолдол халагдаагүй асар мөнгөтэй үнээс илүү гоё ялалт цоо шин эрдэнэс аваад явж байгаа хүн шиг мэдрэмж орж ирнэ гэсэн. Үннээр ингээд яваад зүв яваад ирэхээр. Тэгэхээр юу яригдж байгаа гэхээр Бурхныг тань буюу тэгээд цаашаа тэр Бурхныг бид түүнтэй хамт амьдрал буюу бид гурвалтай ингээд нэгтчихэж байгаа байхгүй. Ариун сүнс бидний дотор, бид Есүсийн дотор, Есүс эцгийнхаа дотор ингээд гурвалтай хамт бид нэг болчихж байгаа. Тэгээ энэ өөрөө Бурхан ч өөрөө хязгааргүй байхгүй. Omniscience, omnipresence гэдэг нэг юм хязгааргүй гэдэг юм гурван тодорхойлолтоор асар олон юм яригддаг. Тэгэхээр хязгааргүй гэдэг юм эрхчлөө яригдчихдаг байхгүй. Хязгаараар ингээд хязгаарлагдаад энэ газар нутагт л би эрхчлөөтэй цаашаа эрхчлөөгүй гэдэг биш. Бүр хязгааргүй эрхчлөө. Тэрийг харах юм бол маш тодорхойч энд харагдаж байгаа. Есүс өөрт нь итгэсэн юдэчүүдэд хэрв та нар хардаа үгэн дотор минь байвал буюу үгэн дотор нь ингээд амьдраад үгээр нь ингээд үгний хажууд нь байгаад үнний хажууд байгаад үннээр нь явж байгаа, үннээр нь амьдарж байгаа хүмүүс яадаг гэхээр үгэн дотор минь байвал
үнэхээр миний дагалдагчд мөн буюу жинхэнэ аврагдсан хүмүүс байна. Жинхнээсээ гэрэл хажуудч юм байна. Түүний эхний мэдрэмж шууд баталгаатай болсон гэсэн үг шүү. Юу ч болсон гэсэн алдагдахгүй хайр уучлал бүгд хэвээрээ. Тэгснэ дагаад явдаг хүмүүсийн өөр юм нэмэгдэж байгаа. Тэгээд та нар үннийг ойлгоод үнэн та нарыг чөлөөлнө буюу их чөлөөнд гараад байгаа байхгүй. Сатаны 6000 жилийн боолчлол ингээд асар нарийн төвшөнд улам ингээд явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь үннээр явдаг хүмүүс дэлхий яаж өөрчлөгдөж, яаж сатан залтай байсан, сатанаас илүү залтай үнэн, ариун сүнс, бурхан улам ингээд сэтгэлээ цааш гараад байна гэсэн. Тэгээ их чөлөө гэж байгаа. Их чөлөөтэй гэдэг юм мэдэмж. Тэгэхээр та нар ингээд бодохгүй монголчууд гэсэн мэднэ их чөлөөтэй гэдэг байгаа юм тийм. Тэгэхээр тэр нэг их чөлөө гэдэг энэ мэдрэмж хүртлэндээс орж ирнэ гэсэн. Үннээр явдаг хүмүүс юунаас ч хязгаарлагдахгүй, юунаас ч дарагдахгүй ингээд урагшаагаал явж идэг. Тэр үннээр л явж идэг. Тэрнээс гадна ардаа үннийг хэрэгжүүлдэг хүнд биш тийм. Нэг маш чухал нэг гоё зүйл бий болж байгаа. Тэр нь юу гэхээр нөгөө допамин гэдэг аз жаргалын гормон ялгардаг. Үннээр явах үед. Та нар яохон 3-6 харж байгаа шүү дээ. Энэ болохоор яг арх уухад тамхи татахад допаминыг яг инстинкт маягаар ингээд artificial маягаар ингээд хоромхон зур авдаг байхгүй юу? Тэ бид нар мэдэн шүү дээ. Допамин ингээд тийм утгаар хар тамхи татаад арх уугаад ингээд тамхи мөнгө татаад ингээд тэрний аз жаргалын гормоныг амжилтанд хүрж байгаа гормоныг шууд авчдаг. Тэрнтэй адилхан Ева яг ингэж авсан байхгүй юу? Зүгээр эрх мэдэл захирагдаад битгий гэдэг тэр үг үнэн, эдвэл үхэн гэдэг тэр үнэнд захирагдаад битгий дээр гэдэг үгэнд захирагдаад тэгээд хийхгүй хэрэгжүүлэхгүй гэдэг тэр үгэнд дуулахтай явж исэн бол энийг маш зүгээр авах боломжтой байсан. Гэтэл тэгээгүй шууд эрх мэдэл нь могооны эрх мэдлийг өөрийнхөө дээр тавиад нөгөө нэг болдог процесс нь бодлын процесс нь явагдсны дараа нь орж ирдэг байхгүй юу? Тэгээд тэр эмхтэй нөгөө нэг 3 удаагийн ярилцлага өрнөөд хуурдагдаад аль эзэн бурхан дээрээс нь холдоод сатааны худалдааны дээр нь гараад ирсэн. Үнэн. Дуулахтаа дагаагүй. Үнэнг дагаагүй. Мэдрэмжээр явт. Яг үнэн дагаагүй харагдсанараа, сонсогдсноороо могоотой ярилцаад нэг юм би болцсон чинь араас нь энэ мэдрэмж орж иж байгаа байхгүй. Тэгээд тэр эмхтэй хартал нөгөө тав ихний шатуугаас харсан чинь хүнсэнд сайн нүд булаам ухаан тэлмээр хорхоо хөрмөр харагдсан учраас шууд үйлдэл гаргачихж байгаа байхгүй. Шууд нөгөө дофамин шууд ялгарчихж байгаа. Шууд ингээд аз жаргалын гормон харсан чи ямар гоё юм бэ, аз жаргалтай байна. Арх аваад уучи тамхиа татчих, хар тамхиа татчих гэдэг шиг альмаа аваад идчихгээд идсэн гэсэн үг байхгүй. Шууд энэ. Тэгсэн чи хараа энэ болохоор буруугаар үнний дагуу яваагүйгээс болоод ингэчихэж байгаа. Гэтэл зүгээр бол хараа ингэж байгаа. Сургаалт төгс 1-7, сургаалт төгс 9-10 дээр яг зөв нөхгүй. Эзнээс эмээх нь мэдлэгийн эхлэл гэж байгаа. Өөрөөр хэлбэл сайн муугийн мэдлэг хүртэл орж байгаа. Тэгэхээр эзнээс эмээж эзэн бол миний эрх мэдэл тийм учраас би үгээр нь явнаа гэд үгэнд нь дуулахтаа үгийг нь хэрэгжүүлээд дэлдүүгөө байраад ингээ урагшаага явах буюу малимны модны жимснээс идэхгүй алин биш сайн муугийн мэдлэгийн модны жимснээс идэхгүй ингээ яваад байх юм бол яг зөвөөрөө зөв хэмжээтэйгээрээ тэр допамин нь аз жаргалын гормон нь тэр нэг гоё мэдлэг допамин гэдэг нь гэж байгаа байхгүй юу? Урам зориг бий болгодог, аз жаргалыг бий болгодог, таашаалыг бий болгодог, шагнагдах үед ялах үед бий болдог. Юмыг сурч мэдж юмыг нээх үед бий болно. Тэгээд амжилтанд хүрэх, тэрнээс гадна зорилгодоо хүрэх үед допамин ялгардаг. Танаа санаж байгаас эхлээд 1.26-аар гэж байгаа л хүнийг бүтээж байгаа зорилго нь юу гэхээр газар дэлхийг дүүргэж захир гэж байгаа шүү дээ. Тэгэхээр сайн муугийн мэдлэг дэлхийг захирахад заавал хэрэгтэй байхгүй юу? Муугийн мэдлэг хүртэл. Яг аль хэдийн сатаа танд чинь байжсэн те хаана удахгүй гарч ирэх нь тодорхой. Тэгэхээр тэр муугийн мэдлэг эзэн угаас өгч ирсэн. Тэгэхээр тэр нь ямар байдлаар зүв бэ гэхээр эзнийгээ дагаад тэр модны жимс зогт идэхгүй ингээл яваад байхад үед багаар ингээд яг зөвөөрөө допамин ялгарх буюу тэр мэдрэмж нь орж ирээд байсан байхгүй юу. Тийм учраас эзний үгийн дагуу явхад үннээр явхад энэ гоё мэдрэмж зорилгодоо хүрсэн урам зориг аз жаргал таашаа шагнал гээд ялсан малс бүх мэдрэмж нь орж ирнэ гэсэн. За энийг 3 дахь нь, 2 дахь нь. За 3-т эхнийх нь юу вэ тэр юу ч ихгүй яг сул дорой байхад тэр үнэн таныг аврагдсан бол Иесустэй хамт үнэнтэй хамт нэгдсэн бол танд байгаа тэр гоё мэдрэмжүүд байсан тий аврагдсан уурлагдсан сайн сайхан хайр нэзээ салахгүй гэдэг. Хоёр дахь нь тэрнээс гадна тэр үнэнээ тэр саяны сайн мэдээний тэр гол суурь үнүүдэд бариад урагшаага бүр бор хоолнд ороод одоо битгий ингээд угаасаа хууль нь хоёр хууль гэдэг байхгүй. Тэгээрээ гэдэг баахан хууль, битгий тэгээрээ гэдэг баахан хууль. 613 хуулинд хоёр хуваагдчихдаг. Яг тэрүүгээр нь ингээд сайн мэдээнийхээ үннээ дэлгүүгөө бариад ингээд хизээш өөрчлөхгүй алдсан ч гэсэн нөгөө нэг намайг гоё мэдрэмжээр дандаа хангаж их үннээ бариад ингээд явж байгаа урагшилж ихад
орж ирж байгаа зүйл нөхөр эрх чөлөө, тэрнээс гадна зоригтой хүрсэн, ялсан, шин мэдлэг гарсан эдгээр зүйлсүүд. За эдгээр нь одоо жинхэнэ энэ дэлхий дээр бодиттой газар майхан газар эзлээд эхлэн штэ. Бүр бодиттой дэлхий дээр маш гоё ингээ гэрэлтээд эхлэнэ гэсэн. Тэгээ энэ ингэж байгаагаа ч хараад хүмүүс тэгвэл Есүст нь итгэе гэдэг юм ч гэсэн бий болно гэсэн. Энэ хоёр дахь шат байгаад. За гурав дахь нь маш чухал. Гурав дахь нь маш амархан богинохон гэхдээ маш чухал санагдаж байгаа. Тэр нь юу вэ гэхээр Иохан 4:24 дээр гэж байгаа. Бурхан бол сүнс, түүнд мөрөгчт нь сүнсээрээ үннээр мөргөх ёстой гэж айллаа гэж байна. Юу гэсэн үг хэрэг та? Бид ариун сүнстэй, бид үнэнтэй нэгдсэн, үннээс сайхан юм авж ийн, үннээр нь урагшилж ийн. Тэрнээс гадна бид нар өөрсдөд маань үннээрээ байх гэдэг асар чухал юм яригддаг. Үннээрээ байх. Тэгэхээр та яг үннээрээ Бурхантай ярь заяа. Яг үннээрээ ярина. Үннээрээ Бурханаас гуй. Яг үннээрээ гуй. Буруу гуйт байсан ч гэсэн яг үннээрээ гуй заяа. Яг үннээрээ гуй. Шунал байсан ч гэсэн яг үннээрээ гуй. Тэгэнгүүт тэнд чинь гэрэлд гачиж байгаа учраас Бурхан чинь эн чинь шунлаа, эн чинь тэрээгээд илчлэн. Үннээрээ байхгүй бол Бурханы өмнө үннээрээ байхгүй бол бугийн өмнө үннээрээ байх гэдэг байгаа байхгүй юу? Буг чөтгөрийн өмнө. Тэгэхээр амар аюулт болох гэдэг байгаа. Тэгэхээр яг Бурханыхаа өмнө хамаг муу мухаараа бай. Тэгэх юм бол Бурхан чинь эдгэж усанд оруулж имжлэнэ гэсэн. Бурханыхаа өмнө хоёр нүртээ сайхан харагдчихад чааш харангуйтай сатана найзаа гэх юм. Амар аюултай. Тийм учраас хараа Бурхантайгаа яг үннээрээ яар, Бурханаасаа гуй, Бурханд гомдлох зүйл байна уу? Яг үннээрээ гомдол заяа. Яг үннээрээ гомдол. Бурхантай маргалдмаар байна уу? Яг үннээрээ маргалд. Яг үннээрээ. Гэхдээ эхний шатууд байгаа тохиолдолд ч тэ нөгөө сайн мэдээний дотор тэгээд тэр нөгөө нэг эзний үгийн дагуу урагшилсаар байгаа. Тэгээд урагшилчих чинь манай сул дараа учраас зөндөө асуудал гарч ирнэ шүү дээ. Би өөртөө мөргөл рүү явж байхдаа бүр эзнийг Бурханыг бүр ингээд хараагаад явж ирсэн надад үе байгаа зэ. Бүр зарим хүмүүс яах вэ гэхээр Бурханаас шууд ингээд өө ийм балаа Христ хэлтэн явахгүй гэж явчих шүү дээ. Тэгээд зөндөө явж байгаа. Би чадахгүй байгаа байхгүй юу? Яагаад тэр нөгөө ихний хоёр үн чинь над байгаа. Тэгсэн мөртлөө өөр нэг юм ажиллагаанд ороод байгаа нь юу гэхээр ойлгохгүй амар ядаргаатай мэдрэмжүүд тэгээ эргэн тойрны итгэгч нар гэгдэх хүмүүсүүдийн асуудлууд тэдний дайралтууд ингээ баахан юм дотор ингээ хөх гэдэг байхгүй Давидын нөгөө дуул шиг те бүр ингээ Давидын дуул дээр яаж орилдог вүлээ тэр байдлаа эзнийхээ өмнө та бол агуунгууд иш арангуудаа ингэх чинь болохгүй шүү дээ яг эзнийхээ өмнө би өг та станараа яа гал ингээ орилготой гол нь эзнийхээ өмнө эзэн рүүгээ ингээ ирж явж явах та тэгэхгүй эзэн ингээ эдгээгээ тайвшруулад ойлгоод аюул хамтдаа үйлж мүүлээд ингээд нэг юм хэвээ бөө юм болж байгаа байхгүй хамгийн гол нь эзнийхээ өмнө. Тэгээд энэ нэг юм чухал байгаа. Үнэн дүрхчин байж тээ хизээч Бурхны цочирдуулахгүй гэж байгаа байхгүй. Хөө ямар гоё 20 жил ингээд 50 өндөр хоёрч чи ийм амар байсан юм уу? Юу ямар амар болоо библ заахаа болбод гэхгүй гэж байгаа байхгүй. Чи ийм бузар хүн байсан юм уу? Хол гэхгүй. Угаасаа ингээд Бурхан бүгд сайн мэдж байгаа. Харин ч тэнгууд за одоо чи яг жинхнээсээ миний өмнө байна. Одоо хоёулаа яг ажиллагаа имжлэгээ хийх гэсэн үг шүү дээ. Тэм учраас яг гурав дахь нь юу гэхээр үннээрээ бас байна гэсэн. За тэгээд энэ хоёр зүйлийг л цөмөрөө барих гэдэг. Мэдээж Библийн үннээр гоё мэдрэмжүүдийг бүр ингээд авах чадвартай болмоор байгаа байхгүй. Библи нөхцөл байдал яасан ч гэсэн Библийн үннүүдээр гоё мэдрэмжийг аваач бүр амар гоё мэдрэмжүүд байгаа. Аваалаа зөв амар гоё мэдрэмж шүү дээ. Нөгөө 7 шатаа ингээд бодож байгаа эхний 2 дахь шат 6 дахь шатн дээр орж ирнэ шүү дээ. Харагддаг юм харагдчихлээ. Гэхдээ тайлбарладаг нь өөр. Мэдрэгдэжлээ. Гэхдээ тайлбарладаг нь бас өөр байгаа байхгүй. Тэгээд сүүлд нь юу гэхээр 2 дахь шатны юу гэхээр Бурхны өмнө яг өөрөөрөө бай. Бүр яг өөрөөрөө. Дамаа одоо нөгөө нэг юу дүүлээ нөгөө нэг юу мухарс үсгтэй монголчууд бүр энэ амар чухал. Бүр яг өөрөөрөө байгаад яг өөрөөрөө хилцээд ярилцаад эзнийхээ өмнө баймаар байна. Тэгээ энэ хоёр зүйлийг төмөрөө бариад залбирцгаая тий.